За одоо төлөлтийнхаа 4 дахь хэсэг рүү орох гэж байна. Тэгээд энэ удаадаа та бүхэнд сарын төлөлтөө яаж гаргаж байгааг харуулнаа. Тэгэхээр зарим хүмүүс шүүмжилдэг л дээ. Одоо англи дээр бол New Year Resolution буюу жилийн амлалт. Яг шинэ жил болохоор л нэг өөртөө амлалт гаргаад эндээ хүрэхгүй байна гэдэг. Тэгэхээр тэр нь жилийн төлөвлөгөөтэйгээс хольж утгах шаардлагагүй тустай ойлголт тий. Сэтгэлийн хөдөлгөөнөөр тийм юм гаргах чагаа тэгэл тэрэндээ үрж чадахгүй хүмүүс байна. Нөгөө талаасаа тэр амлалтуудаа бодит төлөвлөгөө болгоод аваа явуучих хүмүүс байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд болохоор би 6 толгойд болчихно. Тавуулна гэсэн зорилт. Одоо амлалт гэх юм өөртөө гаргаад тэгээ тэрийг дүрсжүүлээд ийм тэмдэг өгөөд тэгээд өөрийгөө урамшуулаад за одоо хичээн шүү гэх. Тэгснийхаа хүчинд за би яг 6 толгойтыг гаргаагүй маа гэхэд жингээ хэвийн байдалд орууллаа. Төрсний дараа олж авсан бүх илүүдэл жингээс саллаа. Дээрээс нь нуруу их өвддөг байсан. Тэр бол нөгөө булчин суларсантай холбоотой. Тэгээд тэр маань харин ерөөсөө бүр ингээд өргөсөө хайцсан юм шиг алга болчихсон. Тэгэхээр илүү ирч хүчтэй эргүүл болох үнцгийг нэгсэндээ тийм ээ тавьсан. Маш өргөжлүүлээ тэр зарилтаа авч явна. Энэ тэмдгэж гисэндээ хэрэглэнэ. Харин эх жил би томьёолохдоо арай өөр өдлөөр томьёолоод явчихжээ. Тийм учраас одоо жилийн амлалт өөртөө тавихаас битгий хойш ухарч шантраараа гэж хүсмээр байна. Нөгөө талаас хэтэрхий олон зорилт тавиад өндөө хүрдэггүй гэсэн тийм шүүмжлэлийг гаргаад хүмүүс бас төлөвлөлт нь жоохон хойрогдоо хандах гэдэг. Би харин чиг манай Монголд бол төлөвлөлтийн соёл дотд юм аа. Хэлсэн үгэндээ яг эр хүн шиг, эмэгтэй хүн шиг тийм. За гэсэн бол за, үгүй гэсэн бол үгүй гэж тогтож ерөөсөө чаддаггүй. Бүр өндөр том албан тушаал хасж байгаа төрийн түвшин нарын гадаадын онц өгөл бүрэн эрхт элчин сайдуудыг ч гэсэндээ тогтсон цагаас шууд сольж тэднийг одоо хойшлуулах, тодорхойгүй байдалд оруулах явдлыг бол чөлөөтэй гаргаж байгааг би харж байсан. Тэгээд энэ нь бол манай Монгол улсын нэр хүндэд бол тийм таатай нөлөөлөд байх зүйл биш юм аа. Тэгэхээр ер нь бол бид ийм хичнээн тийм сайхан нүүдэлчин соёлтой байсан ч гэсэндээ хуртаач одоо хуралдаа боротоож балзаандаа илүү нэг тийм соёл бас байгаа. Яг та цаг баримтлагдаг соёл бол байж л байгаа. Тэгээ тэрийг бас ингэж замхруулмааргүй байна. Харин улам бийжүүлээд бодиттой болгоод авч явах нь зүйтэй хаа гэж бодож байна. За тэгэхээр энэ жилийнхаа зорилтуудыг тавихтаа би нөгөө амьдралынхаа салбар болгоноор тавьсан учраас нэх олон зорилт хийсэн юм шиг санагдчих магадгүй. Битгий санаа зовоор яа тэлээ зорилт болгон дээр минь болохоор 3-аас илүү хэтрхгүй. Тийм зүйлүүдийг би л энэ бичсэн байгаа. Жишээлбэл охин дээрээ би энэ жил эргэж хөрөвдөг болгоно гэсэн тийм зорилт төвшүүлсэн. За тэгэхээр тэхэнд бол би юу хийх ёстой юм бэ гэж бодъё л да. Жилийн турш би энэ хүүхдэд юу хийж болох вэ гэдэг бодох хэрэгтэй бол. За эргэж хөрөвдөг болгохын тулд тийм дасгал их шаардлагатай болж байгаа. Тэгээд зөв хооллох хэрэгтэй болж байгаа юм. Жохон хүчтэй тэмдэгтэй байлгамаар байна. Бас тэр таталтыг л яаж хийж байгаад одоо гаргахгүй байхын төлөө би тэмцэх ёстой. Манай охин л таталтай. За тэгэхээр энэ нэг сар тэгвэл би яг энэ чиглэлээр юу хийж болох вэ гэдэг одоо ингээл чигсаагаар би гаргаж байна л да. За тэгэхээр нэг сард би охиндоо яг энэ дасгалуудыг одоо эргэж хөрөхөд одоо хэрэг болох дасгалуудыг би түүж бичээд өдрийн хуваар гаргаад хэвлж наана гэсэн тийм зорилт. Хизээ хийхийг одоо харж агаад одоо нэг сарын манд төлөвлөгөө байгаа юм чи. Тэгэхээр нэг сарынхаа төлөвлөгөө би энэ чи зурчихсан байна. Тэгэхээр энэ чинь би хэд өдөр надад боломж байна. Хизээ би энэ зүйлийг хийж чадах вэ гэдгээ тавьчих юм бол ядаж л миний хувь сэтгэл амар. За би охиныхоо төлөө хийх гэж байгаа зүйлээ тэр өдөр хийдэ гэж явдаг. Ер нь бол би бусад хүнтэй тохирсон ч өөртөө зорилт тавьсан ч гэсэндээ заавал за үгүй бол үгүй гэж байх хичээдэг. Ер нь бол хэлсэн үгнээсээ буцах дурггүй үг өгөхдөө бас нөлөө хойрог болгоомжтой хандах хичээдэг. Хэрвээ төлөвлөгөө маань өөрчлөгдөөд явж байгаа бол нэлээд удаан хугацаанд сарын өмнө ч юм уу доор хаяж 7 хоногийн өмнө ч юм уу нөгөө хүмүүст бол мэдэгдэх хичээдэг. Харин манайхныг хараад байх нэ яг тэр өдрөө тулгаал өглөө ч юм уу эсвэл заримдаа надад бүр гээд хуралдаа гэж хэлсэн мөртлөө тэрийг мартцсан. Би нөгөө хурал дээр нь явж очиж ингэж очиод хаалган мөргөө буцах ч юм уу. Яна уучлаараа хэлхээ мартцсан. Тэгэхээр тэр юу гэсэн үг нэ төлөлтийн соёл сайн суугаагүй шинж юм аа. Тэгээ тэрнээс болоод миний хувьд одоо
би хүүхдтэй агаар амсгалуулахын тулд одоо хотоос жоохон зайдуу амьдардаг. Тэгэхээр би эндээс гараа тийшээ очиход бол надад бол 2 цаг хэрэг болдог. Тэгэхээр би хүүхдээ зохицуулаад хүн хардаг хүн олоо тэгээд тийшээгээ явах унаагаа холж аваад явахсээр идэл надад тэр өдрийн турш би буцахтаа 2 цаг эрэхтэй 2 цаг 4 цагийг одоо ингээд асуул ингээд хаях өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор би нөгөө саарлаар нэг симхи цаг гэж нэг юм зураад тэрийг бас ашиглах гэж хичээж байна. Тэгэхээр манай монголчууд бол бүгдээрээ л тийм байгаа. Ялангуяа энэ үл ошоосон одоо хүндэлдэггүй нэгээ тоодгүйгээсээ болоод ийм эмзэг бүлгийнхэн ахмадууд өвчтөе хүүхдээ асарж байгаа эсвэл эмгэгтэй хүүхдээ асарж байгаа ээжүүд хичнээн олон удаа хорон дээр банкн дээр очиод буцаал ингээл маш их явдал чирэгдэл гаргаж байгааг би харсан л та. Тэгэхээр төрийн үйлчилгээ байна уу, компани үйлчилгээ байна уу? Ер нь ямар ч байгууллага үйлчилгээгээр ягштал сайн хийх юм бол цаашдаа бол яг эдийн засгийн хувьд ч гэсэн тийм маш их хэмнэлт гаргачихж байгаа байхгүй да. Тэр хүмүүсийг одоо дуурлан лавшрахын оронд тэр чинь сэргийлээд идэвхтэй хөдөлмөрлөх боломжийг илүү өсгөнө гэсэн үг байна. Тийм болохоор би бол энэ төлөлтийг бол урайлан дуудаж дэмжихээр байгаа юм. Тэгээд төлөлтөө гаргаараа энэ сар би одоо нөгөө зоосонтой салбаруудаараа тийм ээ юу хийх вэ гэж жилийнхаа төлөвийг харж байгаа л энэ сарынхаа төлөвийг гаргаж байна. Нэг сард би юу хийх вэ гэж чигсаач. За тэрнийхээ дараа болохоор би нэг сараа ийм юу хэлбэрээр таблиц хэлбэрээр ингээ гаргачихсан байгаа. Тэгээд тэрийгээ бас ингээ чимэглэжчихсэн. За тэгэхээр энэ ч би яг ямар ажил хийх вэ гэдгээ бол өнгөнийхөө кодыг гаргаад тэмдэглэж чам. За дээрэс нь би өөрийгөө бас ингээд урамшуулах, урам зориг өгөх юм хэрэгтэй байдгаа. Тэгэхээр би нөгөө алдартай хүмүүсийн хэлсэн үг эсвэл библийн ишлэл ашигладаг. Тэгээ энэ удаадаа болохоор энэ Нарния гэдэг зохиолыг хэрэг мэддэг бол тэр хүний одоо хэлсэн шинэ зорилго тавих юм уу? Шинэ мөрөөдлийг мөрөөдөхөд бол нас хамаагүй гэсэн үг гэдэг. Тэгэхээр одоо нас хичнээн өндөр байсан ч гэсэндээ шинэ мөрөөдлийг шинээс одоо орго хоосноос бид эхлүүлэх боломжтой. Тэгэхээр та бүхэн бас энэ авиаслаг британчуудын уралдаанд ороод 2 дугаар хайранд орж исэн Сьюзен Бойлыг санаж иж магадгүй зарим үзсэн байх. Тэгэхээр 47 наснда би мэргэжлийн дуучин болно гэсэн тэр мөрөөдлөө тээгээ тэр хүн тайзан дээр гарч ирсэн. Хүмүүс шоолж яхад надад хамаа байхгүй гэсэн тийм хандлагаар тэр шоолж байгаа хүмүүсийн эсрэг зогсов. Би эднийг бутаа болгоно гэсэн тийм итгэл үнэмшилтэйгээр бат зогсож исэн. Тэгэхээр тийм гайхамшигтай зүйл бас амьдрал дээр болдог. Би бол тэр гайхамшигыг бол ерөөсөө өгөөсгөж болохгүй. За одоо би ч одоо насынхаа талыг үзсэн, ертөнцийн талыг үзсэн. Одоо намайг гайхшруулах юм алгаа гэдэг нэг тийм cynical гэж хэлээд байдаг. Юунч одоо уурхай болчихсон тийм зүр сэтгэлтэй болчихдог л доо. Тэгэхээр тэгэж өөрийгөө хатууруулаад яах юм бэ? Надад бол жоохон хөвгчийг энэ шинэ өдөр ямар гайхамшигтай зүйл намайг хүлээж байгаа бол гэж амьдрах нь илүү жаргалтай, илүү амттай. Бас бидний тэр болгон анзаараад байдаггүй тэр зүйлсийг бас бидэнд амтын мэдрүүлдэг юм хандлага гэж үзэж байна. Гол нь тэр сэтгэл санааны хандлага маш чухал. За тэгээд энэ сарын төлөвлөлтөө цаашаа 7 хоногоор бас гаргаж байна. За жишээлбэл би та нарт нэг темплейт маягаар 1 сарын 1 маа 1 дэх өдөр байгаа байхгүй юу. Тэгэхээр 1 дэх өдрөөс ахуулаад 1 сарын 1-ээс 1 сарын 7 хүртэл юу хийх гэж байгаа вэ гэдгийг төлөвлөсөн энэ загвараа үзүүлж ийн л та. Тэгээд би энийг хөндлөн хэлбэрээр ингэж авч явна. За нэг нь би юу басныг энчээ бичнэ, хоёрын юу басныг би энчээ бичнэ, гурван юу басныг энчээ бичнэ. Эсвэл энийг төлөлт байдлаар нэгэнд яг ийм зүйлийг хийнэ. Тэгээ ард нь босноо болоогүй. Хоёр нь би нэг ийм зүйлийг хийнэ. Тэгээ босноо болоогүй гэдгийг бас тэмдэглээд явах боломжтой. Тэгэхээр эхэндээ бол энэ маань төлөвлөгөө байж байгаа. Дараа нь болохоор энэ маань гайхамшигтай дурсан чин тэтэр болж хувирд юм аа. Тэгэхээр энэ зүйлийг би өнгөрсөн жил яг тийм ноорог байдлаар туршиж үзээд одоо энэ системээ ерөнхийдөө шин тэтэр дээр гаргаж байгаа. Тэгэхээр энэ туршсан энэ ноорог маань энд байгаа. Тэгээд энүүн дээрээ би янз бүрийн байдлаар гаргасан. 7 хоногийн бол тухайн үедээ би дөрвөлжин темплейтээр ингээд явж исэн. Тэгэхээр надад бол темплейтээ ингээд солиод
нөө маягт гэх юм уу да хэлбэрээ ингээд солиод чимэг ингэж оруулах тусам миний бас нөө бүтээлч сэтгэлгээ маань хөгжиж байгааг яасан анзаарсан юм. Урд нь бол надад ерөөсөө нэг юм дөрвөлжин хөснөгт гаргаад тэрэн дээрээ би 7 хоногийнхаа өдрийг бичгээс надад чаашгүй ийм байдлаар явж исэн бол одоо надаас давчсан юм дизайны элементүүд орж ирж байгаа. Тэгэхээр би бас ийм хэмжээнд хүрч байгаадаа өөрөө бас урамшаад баярлаад байгаа. За энэ 7 хоногийнхоо төлөвлөлтөн дээр болохоор за тим хийн гэдэг ерөнхий байдлаар төлөвлөгөө гаргачаа дараа нь өдрийнхөө төлөвлөгөө бүр наривчлаар гаргаж болно. За жишээлбэл энэ зүгээр загвар байдлаар үзүүлсэн байгаа. Бодит биш. За тэгэхээр энэ дээр 1 сарын 1-нд даваа гарагт юу хийх гэж байгаа юм бэ? Хийх ажлаа энэ жигсаагаад хийж болно. Тэгээд ерөнхийдөө цагийнхаа хуваарийг энэ гаргачихсан байгаа. Тэгээд намайг бас ингээд цагаа бүртгээд өдрийнхөө цагуудыг их оновчтой зөв ашиглахад одоо хөргсөн зүйл гэх юм бол энэ Библийн дуулал номын 90-ийн 12 дугаар эшлэл байгаа. Танд мэрэгэн зүрхийг өргөхдөг болгохын тулд өдөр хоногоо тоолоход сургаач гэсэн тийм залбирал. Тэгэхээр тэр юу гэсэн үг гэхээр үнэн дээр бид өөрсдөө мөнх амьдрах юм шиг төсөөлөл тэгэл тэр дэлхийд дээрхийн амьдрал маань тасралтгүй үргэлжлэх юм шиг дандаа л бид өнөөдрөх шиг юм эрүүл сарвал байх юм шиг төсөөлөгдөд байдаг л да. Тэгээд тэр нь бол буруу юм биш л дээ. Бидний дотоод хандлага цаанаас нь бас биднийг тэгэж бодуулаад байдаг зүйл байна. Хэрэг бодтоор анхаарах юм бол бидэнд хэдэн жил байгаа юм бэ? 80-аас дээш насалж байгаа хүмүүсийг бодтоор хэд байгаа бэ гэдгээс анхааръя. Тэгээд 80 насалчихсан байгаа хүмүүсийн эрч хүч ямар байгаа вэ гэдгийг бодъё. Яг одоогийнх шиг эрч хүчтэй байдлаа хадгалсан тийм настангууд одоо хэр олон байгаа вэ? Тэгээ бодоод үзэх юм бол бидэнд бол хийх юм бол нэлээд их байна. За энэ нь л дугуй хэлбэрээр одоо 24 цагийг яаж төлөвлөж байгааг энэ харуулж байна. За тэгэхээр би нойр их чухал учраас одоо 11 гэхэд унтцсан 7 гэхэд босцсон тийм л байх юмсан. Өдөрт нэг 8 цагийн амралт аваад байх юмсан гэсэн тэр төлөвлөгөөг энэ оруулчихсан байгаа. За тэгээд өглөө босоод юу хийж болох вэ гэдэг тэрийгээ бол энэ хийсэн. Тэгэхээр миний хувьд бол хүүхдүүд тасарч байгаа ээжийн хувьд бол хамгийн чухал зүйл бол энэ хүүхдийн хооллолт, эм уулгах, асаргаа сувилгаа, угаах, усанд оруулах, за тэгээд массаж хийх, дасгал хийх одоо энэ хөдөлгөөнийг дэмжих нь бол их чухал байна л да. Тэгэхээр ингээд эрүүл сарвал хүүхдтэй ээж аавуудын хувьд эсвэл одоо ямар ч хүүхдтэй хүмүүсийн хувьд л ямар гайхамшигтай боломж байна. Энэ 24 цагийг та нар яаж хэрэгжилж болохоор байна вэ? Тэрийгэ бодоод ингээд төлөвлөл гаргаж үзэх юм бол заавал өдөр болгон ягштал энийг баримтлах гэсэн үг шүү дээ. Энэ зүгээр л ideal өдөр гэдэг ч юм уу тийм байдлаар одоо яг баримжаа болгох тийм ээ. Тийм загвар гэж ашиглаж бас болно. За дугуй хэлбэрээр гаргахаас гадна бид нараас юм босоо хэлбэрээр гаргаж болно. За жишээлбэл энэ ч би босоо цагаа унаа. За тэгээд энэ гоё юугаар цэцгээр тэмдэглэсэн маань би нөгөө бурхантайгаа очих цагаа тэмдэглэсэн маань эзэнтэйгээ уулзах, учрах, ярих, залбирах юм ба. За одоо ажилдаа явах юм бол одоо 7-оос 9-ийн хооронд нөгөө ажил руугаа очих гэж юм болно. За тэрийг миний сим хийх цаг гэдэг нөгөө саарлаар тэмдэглэсэн. Энэ хугацаанд би юу хийж болох вэ? Нүүр ама будгаас гадна машин дотор зөндөө олон юм хийж болно тийм үү. За би одоо Солонгос хэлээс үзэх хүсэлтэй байгаа. Тэр хэлнийхээ хичээлийн програм татсан. Тэрийгээ сонсоод явж болно. За тэгээ уулзал суралтаа оролцъё л да. Тэгээ дундуур нь бас нөгөө шин санаа төрөхөд юм эсвэл уулзалт хийх юм уу юм байж болно. Тэгэхээр энэ жилийн хувьд би зөвхөн одоо өөрийгөө аваад яваад зогсохгүй дор хаяж надтай эзэл байдалд байгаа 10 ээжийг би үүдэн татахын төлөө би юм хийн гэж бодож байгаа. Тэгээд тэдэнтэй бас энэ цагийг зарцуулъя гэж бодож байна. За тэгээд орой гэртээ очиод охиноо асрах гэдэг юм. Иймэрхүү байдлаар юм босоо хэлбэрээр яаж төлөвлөгөө гаргаж болох вэ гэдэг. За нойрныхоо хугацааг бол заагаагүй байгаа. За энэ ажилтны үед бол ихвчлэн 6-аг л босхгүй бол болдгоо юм л да. Тэгэхээр шөнө орой 10 11 гэхэд бол би заавал орондоо орчихсон байж. Тэгжээч би яг бүрэн бүтэн нойроо авна гэсэн үг юм. Тэгэхээр та бүхэн энэ хүү ондоо өөрийнхөө амьдралыг зоригтой, тэмүүлэлтэй, эмгэгтэй сайхан авч яваарай гэж хүсэж байна. За үлсэнд баярлалаа.